Амар байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Амар татал компани харилцагч та бүхэндээ зориулаад дараагийн нэгэн урамшуулт аянаа зарласан байна. За та өөрт ойрхон байрлах банк ус санхүүгийн байгууллага, зуучлалын брокер компаниуд мөн амар чатботоор дамжуулан даатгуулах бүрэн боломжтой. Энэхүү уралдааны нөхцөл маань маш энгийн. Та манай дээр даатгуулсан байхад л хангалттай. За та энэхүү уралдаанд хамрагдсанаар хагас тонн бензин, угаалгын эрхийн бичиг мөн өвлийн тос тасалгаагаа солиулах эрхийн бичгүүдийг хажих нэ. За энэхээ хүрээнд хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа одоо бүгдээрээ хамтдаа явж танилцгаая. За бид аяны хүрээнд танилцуулж байгаа эхний газартаа буюу Дис Петролиум компани дээр хүрэлцэн ирээд байна. За тэгээ юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч одоо ялханд орж байгаа танд маш их баярлалаа. Өөрийгөө болон компанийнхаа талаар тавч танилцуулаарай. За баярлалаа. За намайг Солон гэдэг Дис Петролиум компанид картын төвийн ажилтнаар ажилладаг. Одоогийн байдлаар 3 жилийн хугацаанд ажиллаж байна. За манай байгууллага нь 2000 онд үүсгэн байгуулагдсан. За одоогийн байдлаар 115 салбар колонктой. За 1500-аад гаруй ажилчтай үйл ажиллагаагаа 24 цагийн турш тасралтгүй явуулж байна. За харилцагч нартай зориулсан бас карт байдгийг сонссон. Тэр картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөж харилцагч нарт одоо ямар ач тустай, магадгүй одоо лидер тутамд хөнгөлдөхгүйгүй юу гэдтэй бас яг хэрхэн яаж хэрэглэх талаар мэдээлэл өгөөж. За маань болохоор хувь хэрэглэгчийн карт гэж байгаа. Хувь хэрэглэгчийн карт нь болохоор ийм улаан хөнгөлтийн карт байгаа. За энэ карт нь болохоор нэг хүн дээр гишүүнчил үүсээд за тэгээд картаа уншуулад бензин авахд 1 литр тутам 54 хөнгөлөгддөг. За 92 нь 2050 та байлаа гэж бодоход 2000-аар авдаг гэсэн. За манай дээр Discard Эмэн гэсэн аппликейшн байгаа. За тэр аппликейшнаараа энэ картынхаа дугаараар өөрийнхөө нууц дугаараа бүртгүүлсэн учраас нэвтэрч ороод за өөрөө хизээ хаанаас ямар салбараас бензин авсан гэх бүх борлуулалтуудаа хянаад за бас нэг давуу тал нь гэх юм бол өөрийн төрсөн өдрөөрөө 1 литр 150 төгрөг хөнгөлөлөд авах боломжтой байдаг байгаа. Тийм төрсөн өдрөөр урамшуул гэж бас байгаа. За хувь хэрэглэгчийн хөнгөлөлтийн карт нэм давуу талтай. За манай байгууллагын карт гэж байгаа. За байгууллагын карт нь болохоор ийм хар өнгөтэй карт байдаг. За байгууллагын карт нь болохоор адилхан байгууллага дээр гишүүнчил үүсээд за давуу талууд нь гэх юм бол ерөнхийдөө байгууллага дээр хэдэн ч карт авсан болдог байгаа. Эхний удаад аваад үнэгүй гэсэн. За тэгээ байгууллагад картуудаа аваад картаа цэнэглээд картаараа тооцоогоо хийгээд явдаг. Тийм. Олон машинуудтай байгууллага тийм одоо олон машинтай байгууллагууд нь болохоор карт аваад за мастер карт гэдэг доор нь дид картууд гэж аваад тэнгуүтэй картуудаараа одоо жолооч нар болгондоо нэг нэгээр нь тараагаад өгчнө гэсэн үг. За тэгэж аваад тэр өөрсдийнхөө картаараа тооцоогоо хийгээд явна гэсэн үг. За бас аппликейшнээрээ давхар ороод өөрсдийнхөө нөө борлуулалтаа одоо байгууллагын борлуулалтаа байнга хянаад явах боломжтой гэдэг чинь. Яг тэрнтэй адилхан бүх борлуулалтаа хянаад тайлангаа гаргаад явах боломжтой. За дахиад нэг карт нь болохоор бэлгийн карт гэдэг ийм шар мөнгөний карт байгаа. За энэ карт нь болохоор ерөөсөө ямар ч хүн дээр гишүүнчил үүсэхгүй зөвхөн энэ картыг аваад энэ картанда мөнгөө байршуулад картаараа тооцоогоо хийгээд явах боломжтой гэсэн. За энэ картныг ямар зориулалттай гарсан карт вэ гэх юм бол одоо нэг хүнд бэлэглэх журмаар одоо хүмүүс яг хүнд эрэгтэй хүнд ч юм уу яг ямар бэлэг өгөх нэг тодорхойгүй байдаг шүү дээ. Нэг хийх юм бол манай энэ бэлгийн картыг аваад дотор нь мөнгө байршуулад за тэнгуут энэ картаа шууд уншуулад энэ картаараа тооцоо хийгээд бензин авах боломжтой гэсэн. Манай компанийн хувьд бол бас яг өмнө бэлгийн картыг ашиглаж байсан. Өмнөх одоо уралдаан тий урамшуул аянууд дээр бас нэг бэлгийн картыг ашиглаж одоо шагнал олгож өгч ийсэн. Хэрэглэхэд бүр маш хэлбэр юм карт. За өдөрт ер нь ойролцоогоор хичнээн дуудлага одоо авдаг вэ? Нөгөө картын төвөглөөр мэдээж дуудлага аваад тий одоо тэр карттай холбоотой ямар нэгэн зөвлөгөө мэдээлэл үйлчилгээ өгөөд явдаг байх гэж бодож байна. За мөн одоо колонкийн салбарууд дээр нь өдөрт хичнээн үйлчлүүлэгч одоо бензин авч байна. Өөр одоо юу гэдэг нөгөө тасалгаа эдэр нөгөө нэг зүгээр тасаад эдрээ авдаг байх тийм өөр тийм худалдаа авалт юмудаа хийх хийдэг вэ? Тэр талаар мэдээлэл тийм судалгаа юмуд байдаг болоо. За манайхан картын төв дээр болохоор санал хүсэлтийн дуудлага буюу одоо мобилийн дуудлагаа 2 төрлийн дуудлага авдаг. За энэхүү дуудлага нь 24 цагаар тасралтгүй авагдчихэдэг байгаа. За энэхүү дуудлага нь өдөрт нэг 600-аас 800 гараад дуудлага ирдэг. Тийм тэгээ 2 оператор зэрэг ажиллаж идэг учраас ерөөсөө тийм төв хүчрүүлэхгүй хурдан шуурхаа аваад явдаг гэсэн. За колонк нь болохоор мөн адил 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд нэг колонк дээр хэдэн түгээгүүр байгаагаас шалтгаалаад тийм гарах хүмүүс нь 2 түгээгүүртэй бол 2 гараа явдаг байгаа. За ерөнхийдөө өдрийн бараг цагаар нэг 700-аас 1000 үйлчлүүлэгчдэд үйлчлүүлдэг байгаа. Машинд бензин өгдөг гэдгсэг тасралтгүй. Тийм. Харилцагч нарт маань мэдээж маш хэрэгтэй мэдээллийг өглөө гэж бодож байна. Маш их баярлалаа. Тэгээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Илүү сайн ажиллаад илүү одоо амжилт гаргаарай.
За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн амжилт хүсье. Тэгээ урьж оролцсонд маш их баярлалаа. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр юун түрүүнд одоо бидний урилгыг хүлээн авч одоо энэ хүү ярилцлаганд маань оролцож байгаад маш их баярлалаа. За тэгээ та өөрийнхөө талаар болон компанийнхаа талаар тавч танилцуулах уу? За баярлалаа. Намайг инженер Батцаа гэдэг. Би доктор авцалжээ компанид бол одоо 11 дахь жилийн ажиллаж байна. Манай компанийн хувьд бол 1998 оноос одоо энэ автын засвар үйлчилгээ, автын төрлийн үйлчилгээг эхлээд одоо 23 дахь жилдээ явж байна. Тэгээ одоо ер нь Монголдоо буюу дэлхийд одоо бас энэ докторийн нэрийг гаргасан засвар үйлчилгээ хийсэн ийм автын чиглэлийн компани байна. За манай нөгөө амар татгал компаниас маань одоо харилцагч нартай зориулаад ийм урамшуулт аян зарласан байгаа. Тэрхүү аянгийн маань нэг шагнал нь одоо өвлийн машиныхаа тос тослогоог солиулах бүрэн тийм одоо эрхэм бичгийг олгож байгаа юм. Тэгэхээр яг тэр тал дээр манайх бас манай хоёр компани хоорондоо хамтарч ажиллаж байгаа. Ер нь өвлийн тос тослогоог жилдээ нэг удаа заавал одоо нөгөө солиулах шаардлага байдаг уу? Та тэр тал дээр мэдээлэл өгөөч. Өвлийн тос тослогоо ер нь жолооч хүн болгонд ер нь одоо машин аваад тухайн үйлдэл бэлтжээдэг. Өвлийн үйлчилгээ гэдэг маань ер нь дан техник үйлчилгээ буюу доторын тос гэхээс илүүгээр автомашин зөөрөн зайлшгүй шаардлагатай одоо өвлийн дугуйгаа мэдээж тухайн улиралдаанд зориулаад дугуйгаа сольж явах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн буюу антризийг заавал сольж явах хэрэгтэй. Хөлт градусын нэгтэй хэмжүүл шалгуулсны дараагаар шаардлага хангахгүй хөлтгөр байгуулах хэрэгтэй. Ер нь өвлийн тослогоо буюу өвлийн үйлчилгээг хийснээр автомашинд бол тухайн автомашин маань өвөл одоо ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй таныг одоо зарсан газар чинь саадгүй өргөж өгөх юм зорилготой гэсэн. Техник үйлчилгээг одоо тосмастыг солихгүй явснаар бол тухайн машины хөдөлгүүрийн насжилт гэдэг юм маань богсдог. Тосмаас л ер нь хөлтийн шингэн энтер бол ер нь хугацаатай үйлчлэгнүүд маань тухайн автомашины хөлтийн шингэн одоо хөдөлгүүр буюу тухайн машины насжилтыг л ер нь буцах зорилттой байдаг. Тэгэхээр бол зайлшгүй ер нь хугацаанд нь өвөлдөө жилдээ нэг удаа гэхээс илүү ер нь одоо тухайн үйлдвэрлэгчийн одоо гаргасан тос маань өөрөө 5000 км яваа сольдог мас 8000 10000 км яваа сольдог тос бий гэсэн. Тэгэхээр ер нь тухайн автомашинд ямар тос хэрэгэлсэн ер нь өөрөө хэдүү солих уу гэдэг нь одоо бас мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад сольж авах хэрэгтэй. Өдөрт та одоо яг энэ тос тослогооны хичнээн юм сервис үзүүлж байна. Ер нь одоо энэ тос тослогоо машины тос тослогоос ялгаад тань хүндрэлтэй ямар нэгэн зүйл байдаг уу? Ер нь манай салбарын хэмжээнд бол өдөртөө нэг 54 50 гаруй машинууд одоо техник үйлчилгээ хийдэг. Хүндрэлтэй зүйлх юм бол мэдээж бид нар одоо энэ автомашин гэдэг чинь ялангуяа өвлийн үйлрэлд бол хүнд одоо хүний амь настай холбоотой ийм засвар үйлчилгээ хийдэг учраас хүндрэлхээсээ илүү ер нь хариуцлага аюул их чухал байдаг. Одоо яг өдрийн үеийн хувьд бол ер нь ачаал ихсчээд хүмүүс маань харьцангуй өвөлдөө бэлдээд техник үйлчилгээгээ хийлгэж эхэлдэг. Ердийн хэмжээс манай ер нь бол 11 сар 10 сар 11 сард бол манай докторийн хэмжээнд хамгийн оргил ачаалтай юм сарууд байдаг. Тэр хэмжээгээрээ одоо хийж байгаа үйлчилгээ их тосмал одоо эрсдэл гэдэг юм өөр их байдаг. Тэгэхээр бол ер нь засварчин хүн, инженер хүн гэдэг бол тухайн автомашиндаа ер нь бас хийжлэг ажилтаа хариуцлагатай маш нэгэн байх нь хамгийн чухал. Бидний урилгыг хүлээж аваад одоо жолооч нарт маань хэрэгтэй мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн бас ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Бид та бүхэндээ өвлийн тасалгааны талаар доктор Картерээс мэдээлэл хүргэлээ. За ингээд дараагийнхаа локейшн руу хамтдаа явцгаая. Бид аяныхаа хүрээнд танилцуулах дараагийн газартаа хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу? Өдрийн мэнд бидний урилгыг хүлээн авч одоо манай ярилцлаганд оролцож байгаад бас маш их баярлалаа. За тэгээ та өөрийнхөө талаар болон компанийнхаа талаар тавч танилцуулах мэдээлэл одоо үзэгчтэй өгөөч. За сайн байна уу? Наа мөгтөөгийн мөгтөнгөр гэдэг. Тэгээд манай гараж нь одоо 2018 оноос хойш тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд ерөнхий бидний барьсан чиг хандлага нь бол одоо 18 оноос хавлал юм төгжрэл тий хүмүүсийн цаг зав одоо хүмүүс ерөнхийдөө угаалгыг зорж ирдэг гэсэн бол 18 оноос хойш одоо угаалга нь бол өөрсдөө одоо үйлчлэгчдийн цаг зав хэмнэх үүднээс хамгийн анхны зогсоолын угаалга 18 онд одоо манайх өөрсдөө оюун эмчилгээг хийж бүтээж өргөө кинотеатртаа хамтарч эхний үйл ажиллагаа маань эхэлсэн байгаа.
Тэгээд залгуулаад энэ Сод Монголын шийдвэсний дээр их салбар манай 19 оноос хойш тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. 20 оноос болохоор хүннөө 22 хороолол дээр манайх бол 100% усаа дахин боловсруулдаг, хөрснөөсийг дахин ашигладаг эко угаалгыг ерөнхийдөө хийж хэрэгжүүлсэн байна. Тэр нь ч гэсэн ерөнхийдөө байгууллагын одоо үнэт зүйл гэх юм одоо үйлчлүүлэгчид байж одоо байгууллага доктортой одоо оршин тогтно шүү дээ. Тэгээд тэрнийхээ хүрээнд ерөнхийдөө хотын дотор хүмүүсийн цаг завыг хэмнэх. Тэгснээрээ бас одоо ууж хэрэглэх ондныхоо усыг бас хамгаалах чиглэлээр ерөнхийдөө 20 оноос л одоо эко чиглэлийг бол хөө барьж үйлчлэж байгаа. Тэ ажилчид маань илүү юун дээр анхаардаг вэ? Мэдээж энэ чинь хүний хөрөнгөний асуудал, хариуцлага асуудал яригдана. Угааж байгаа тэр машин тэрэг дээрээ яг юуг илүү анхаарч, юун дээр илүү тулгуурлаж одоо ажилтдаг вэ? Тэр дээр бас нөгөө танаас болон одоо компанийн дээд одоо удирдлагаас ч юм уу те ямар одоо бодлогыг баримталж ямар чиг заавар өгдөг вэ? Тэр талаар бас мэдээлэл өгөөч та. Ерөнхийдөө мэдээж угаалгын үйл ажиллагаа угаагчдаас мэдээж бараг 70-80% хамааралтай байгаа. Тэгээд яг манайх бол одоо угаагчдаа өөрсдөө ерөнхийдөө миний бие бол дандаа дагалдан маягаар авч явж тийм сургадаг байгаа. Тэгээд энийг одоо 4 жил тасралтгүйгээр л үзэж байна л да. Одоо яавал арай одоо богино хугацаанд мэдээж хүүхдээ сургахгүй. Яавал мэдээж ирээсэхгүй байх гэдэг л байна шүү дээ. Яаж оролцохгүйгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг бас тодорхой хэмжээнд өгөх гэдэг үгнээс яг өмнө жилээс бид нар өөрсдөө нөгөө нэг дагалдан сурж байгаа хүмүүстэй контент маягийг болцсон байгаа тийм. Одоо яагаад гэвэл одоо андуун салбар дээр ихэвчлэн одоо Toyota маркийн машин орж ирдэг ч юм уу тийм. Өнөөрөө салбар дээр арай ижилгүй байдаг. Тэгэхээр шин загварын машинуудын одоо шинэ моторыг угаахад аль хэсэг өвшөршгүй байх уу тийм. Одоо хадаглаад суудлыг нь хойд суудлыг нь одоо яаж буулгах вэ гэдэг зүйлсүүдийг ерөнхийдөө тийм контент маягаар ерөнхийдөө бэлтэж ажиллаж байгаа. Тэр нь ч гэсэн бас сургалт олчаа гэсэн үг юм тийм. Үр дүн өгч байгаа гэж ерөнхийдөө үзэж байгаа. Одоо үйлчлүүлж авах хүмүүс маань тийм машинаа авчирч өгөхдөө одоо юун дээр илүү анхаарал бас зүгээр бол өдөрт одоо ингээ үйлчлж байгаа хүмүүс одоо угаач нарт маань тийм ямар нэгэн тийм хүндрэлтэй асуудал байдаг болов тулгардаг болов тэр талаар бас та гарч ирсэн кейсүүд дээр ч юм тулгуурлаад мэдээлэл хүргээд хэлцэл. Ер нь бол яг аль болох үйлчлэгийг нь ойлгомжтой ойлгохыг эрмэлзэж байгаа. Ирэх хэрэгжилүүдийн зорилт юу гэхээр Blackpool ерөнхийдөө хэдэн минутын дотор машиныг угаагаад гаргахгүй тодорхой асуудал байвал хин хэнд нь ойлгомжтой байх гэж үзэж байгаа. Энэ үүдэнд ирээл хэдэн цагийн дараа машин угаагдаад гарах нь ойлгомжгүй тийм хэдэн байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр ирэх жилүүдээс ерөнхийдөө Blackpool бол одоо гадруу угаалгыг 15 минутанд үлддэг. Бүтэн угаалгыг бол 30-45 минутын дотор бас гаргадаг. Дама энэ шидисник одоо Сод Монгол дахь андуудын салбар маань бол ерөнхийдөө экспресс чиглэлийг бол барьж явна. Тэгээд өнөөр 2 салбар болохоор шинэ эко чиглэлээ барьж явах юм. Арай жоохон лакшри талдаа үйл ажиллагаа явуулах тийм их зорилттой ажиллаж байна. Энд одоо нэг андууд салбарт байгаа угаалгын газар маань өдөрт ер нь хичнээн хүмүүст үйлчилдэг бол манайх ерөнхийдөө нэг 50-аас 60 өдөртөө тийм. Амар дадлаг компаниас маань харилцагч нартай зориулаад одоо урамшуулт аян зарсан байгаа. Тэгэхээр та энэ хүн аянд хамрагдах юм бол Blackpool одоо автоугаалгын газраар машина нэг удаа үнэгүй угаалгах юм эрхийн бичиг хожих юм байна шүү. Тэгэхээр та бүхэн даатгуулаад уралдаандаа идэвхтэй оролцоорой. За тэгээд цаг зав гарган одоо хамт ярилцсанд тань маш их баярлалаа. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тань ч гэсэн баярлалаа. За баярлалаа.